За сайн байцгаана уу. За Чехэд маш олон жил ажиллаж байгаад Монголд эх орондоо буцаад ирсэн. Магадгүй Чехэд 5 жил эсвэл 10 жил ажиллачаад одоо Монголд ирээд 5-10 жил болж байгаа магадгүй улсууд их байдаг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тэр улсууд маань бол заавал одоо Чехэд очиж ажиллах Чехийнхаа тэтгэврийг хөөцөлдөх шаардлага байна уу гэвэл байхгүй. Хоёр улсын хооронд бол гэрээ хэлцээр хийгдсэнээс хойш бол энэ гоё боломжийг бол үнэхээр хэрэгжүүлэх боломжтой болсон. Тийм болохоор заавал одоо Чехэд очиод тийм ээ би 10 жил ажилласан одоо танад тэтгэврт гарах нас маань болчлоо. Монгол Чехийнхэн хамтарсан одоо энэ гэрээний хэлцээрийнхаа дагуу би одоо ингээд Чехэд ажилласан жилээ, Монголд ажилласан жилээ нэмээд тэгээ аль нэг оронд нь төлсөнд одоо нийгмийн даатгалын шинтгэлээр одоо тэтгэврээ тогтоолгоё гэхэд бүрэн боломжтой байх. За тэгэхээр яг ийм нөхцөлд бол одоо Монголд оршин суугаа хүн Чех тэтгэвэр авах MN 6 тата CZ 202 гэсэн одоо тусгай маягтаар Монголын нийгмийн даатгалын байгууллагад хүсэлтээ өгч болдог. Нийгмийн даатгалын газар бол харьяа одоо дүүрэгт байна уу, аймагт байна уу заавал байгаа шүү дээ, тий. Тэгэхээр тэр газараа та нар хүсэлтээ гаргаж бүрэн боломжтой. Тий. Монголын тал Монгол даатгалсан хугацааг баталгаажуулаад шаардлагатай материалыг Чехийн нийгмийн хамгааллын байгууллага буюу ЧСС гэсэн нэртэй байгууллага байгаа. Тийш нь хөрвүүлж өгдөг. Тэг. Дандаа шуудангаар онлайнаар ингэж ажлыг зохицуулдаг гэсэн үг. За Чехийн тал таны Чехэд даатгалсан хугацаа болон бусад шаардлагатай материалуудыг шалгаж үзээд тэтгэврийн асуудлыг шийдвэрлэдэг. За одоогийн байдлаар бол энэ шийдвэрлэх хугацаа бол жоохон удаашралтай. Багадаа нэг 6 сар, за нэг дээдл 8 сар бүр их удлаа гэж бодоход жилийн хугацаанд энэ шийдэгдэж байгаа. Тийм учраас та хэд маань тэтгэврийн насандаа хүрч байгаа бол эртхэн одоо энийг хөөцөлдөх хэрэгтэй. За тэтгэвэр тогтоогдвол Чехээс Монголд байгаа эрх бүхий хүнд одоо шууд хөрвөх валютаар банкны шилжүүлгээр олгохоор хэлцээр зохицуулсан байдаг. Тэгэхээр за Чех короноор биш Монгол төгрөгөөр таны дансанд мөнгө орно гэсэн үг. Та Монгол дансаал өгнө гэсэн үг. За тэгэхээр MNCZ 202 гэсэн маягт нь өндөр насны тэтгэврээс гадна дахирт дуу тэжээгч алдсны тухай хүсэлтэнд ч бас хэрэгэлдэг ийм маягт байдаг юм байна. За үүнээс гадна энэ маягтыг бүгэлснээс гадна бас хүн болгонд магадгүй өөр бас нөхцлөөр янз бүрийн материал шаарддаг. Нэмэлт материалуудыг шаардах бас бүрэн үндэслэлтэй. Жишээлбэл зарим хүний одоо ажилласан жилийн дутуу ч юм уу, зарим хүний одоо хаяг зөрчилтэй байдаг ч юм уу, эсвэл одоо халагдсан материалын дутууч байдаг юм уу, тийм эдийн асуудлуудыг гарч лавлгаа авах шаардлагатай юмнууд гарч магадгүй. Тий таны тэтгэврт тогтооход янз бүрийн процесс болно. Нийгмийн даатгал төлсөн баримт одоо тийм учраас та нар одоо эртнээс түүнийг хадгалж явах хэрэгтэй гэсэн үг. Одоо та нар Чехтэй байж ах хугацаанд одоо залуу байна, тэтгэврт гарах болоогүй байна гэх юм бол бас л ташаа бодол шүү. Цаг хугацаа маш хурдан байдаг. Тийм учраас одоо та залуу байгаа дээрээ эртнээс бол одоо магадгүй ийм хавтас нээгээд тийм ээ тэтгэврийн хавтас гэж ийм юм нээгээд энэ дээрээ одоо бүх ажилласан жилүүдээ хөдөлмөрийн гэрээнүүдийг ямар үйлдвэрт орсон, хизээ халагдахынхаа 1% ч юм уу конондод хийсэн ч болно шүү дээ. Эсвэл одоо байрныхаа бичгийг ч юм уу, эсвэл тэгээ сар болгон цалингийн тодорхойл нэг хууц өгдөг шүү дээ, цалин бодоод өгдөг. Тийм хууц мууцнуудаа хүртэл ингээд хадгалж байгаа нэг зөв зүйтэй байна. Яагаад гэвэл тэтгэвэр тогтоолохын явцад бол тиймэрхүү асуудлууд бас нэг жил дутах ч юм уу янз бүрийн асуудлууд гарах үндэслэлтэй байдаг. Ялангуяа агентурт ажиллаж байгаа улсууд бол ажилд орсон, халагдсан гэдгээ их сайн тэрэн дээр чинь бол тухайн компанийн яваг нэрүүд нь ичонууд нь бичээтэй байдаг тийм ээ. Тэрүүгээрээ та өөрийгөө нотлох одоо би үнэхээр энэ газар төдөөс төдөн онд ингэж ажиллаж исэн гэдэг нотлохоо болж өгдөг. Тийм ээ. За энэ дээр нэг анхааруулах юм бол хуваарь хөдөлмөр эрхэлж байсан хүмүүстэй Монголдо ирсэн байх юм бол та ерөнхийдөө бол хэдэн жилийн нийгмийн даатгалын шинтгэл төлсөн чин тооцогдно, тэтгэвэр тооцогдно, тэтгэврийн насанд тооцогдно.
төлөгдөөгүй хугацаа бол хасад тооцогдсон юм байлээ шүү. Тийм болохоор та магадгүй 10 жил хуваараа бизнес эрхэлжсэн, дэлгүүр ажиллуулж байсан ч юм уу тийм хугацаатай байгаад түүнээсээ 7 жилийн одоо жишээлбэл нийгмийн даатгалын төлөлтийг сар болгон хийж агаад сүүлийн 3 жил хийгдээгүй байх юм бол тэр сүүлийн 3 жил чинь хасагдад тооцсноо л гэж ингэ тооцох хэрэгтэй. Тэгэхээр та хэд маань хэрвээ өнөөдөр та Чехэд байгаа бол энийгээ бас Монгол буцаасаа өмнө тэр дутуу байгаа 3 сарынхаа 3 жилийнхээ мөнгийг нөхөж төлчөөд ингээд жилээ гүйцэчээд ирэх нь их чухал юм байгаа шүү. Тэгээ 3 жил хасагдана гэдэг чинь бас хайр мөнгө шүү дээ, тийм ээ. Тийм болохоор энэ дээр бас та маань фокуслж маш сайн анхаараарай. Нийгмийн даатгалынхан бол шимтгэлийн дутуу төлөлтийг бол ямар арга хэмжээ авч өгдөг вэ гэхээр 36 сарын хугацаанд ингээд баг багаар одоо дутуу байгаа одоо мөнгийг буюу дээр нь одоо нөгөө хугацаа хэтэрсний пенал төлөх хүсэлтийг гаргуулж аваад ингээд сплаткер календар гэж ярьдаг шүү дээ, тийм ээ. Нөгөө баг багаар төлөх одоо ийм график гаргаж өгöd тэгээд тэр хүний одоо нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийг 100% болгож өгөх ийм гой боломж олгодог. Тийм учраас та хэд маань Чехэд байгаа дээрээ энэ дутуу байгаа хугацаагаа шалгуулад нийгмийн даатгалын газар ягаан картагаа очоод яг үнэхээр надад хуурай хөдөлмөр эрхэлсэн хугацаа маань гүйцэд байна уугүй юу? Хэрвээ дутуу бол би хэдэн сар дутуу байна, хэдэн төгрөгийн өртөө байна гэдгээ шалгуулах хэрэгтэй. Шалгацсан дээр. Тий. За бас нэг анхаарах юм зүйл бол Монголд байгаа хэрвээ Монгол данс нь хэрвээ та эзэмшээд Монгол дансаараа та тэтгэр авдаг бол тэр дансыг бол ерөөсөө солихгүй байх хэрэгтэй. Нэгдүгээр, хоёрдугаар та Монголд амьдарч байгаа ч гэсэн Чех дансаараа мөнгө авч байгаа бол тэр Чех дансныхаа аппликейшнийг бол маш нямбагаар ашиглах хэрэгтэй. Жишээлбэл та Ческс Бритэльна ч юм уу эсвэл Raiffeisen банкар та тэтгэврийнхаа мөнгийг авдаг бол тухайн аппликейшнийг бол маш болгоомжтой хандаж утсаа хаяхгүй, гээхгүй, өргөдүүлэхгүй тийм ээ. Тэгээд тэр аппликейшнийг устгахгүй шиг байж сар болгон тэтгэврийнхаа мөнгийг авч яана л гэсэн үг шүү дээ. Тэг хэрвээ аппликейшн чинь байхгүй болоод устдаад таны орлого зарлага танд харагдахгүй болно, угаасаа тэр итгэхгүй болчих шүү дээ. Тэгэх юм бол та одоо заавал Чех явж иж банкны асуудлыг их ямарваа нэг итгэмжлэхээр бол янз бүрийн цэгцлэх ямарч боломж байхгүй учраас та заавал Чех явж иж банкн дээр очиж дахиж дансаа сэргээх буюу нөгөө нийгмийн даатгалын газар очиж одоо миний дансныхаа шинээр итгэвчсэн асуудлыг сэргээж ингэж тэтгэврээ авах боломж ч үүснэ. Тэгтээ одоо ингэж жишээлбэл нэг 3-6 сарын хугацаанд таны тэтгэвэр чинь зогсчлоо гэж бодоход бол тань тэнд бол санаа зовох юм байхгүй. Нийгмийн даатгалын газар данс сэргсэн нөхцөл дутуу олгож ирсэн мөнгө чинь бол гүйцэд бол олгоно гэж байгаа. Гэхдээ цүл пал хийтэл нөө бөөнд нь олгодгүй баг багаар нэмж ингэж өгдөг юм байлээ, тасалж өгдөг юм байлээ. Тэгэхээр та хэд маань илүү зардал болоод Чех явж банка идэвхжүүлнэ гэд хаягаа идэвхжүүлнэ гэд нэр хаяг гэснээс хаяг бас их тодорхой байх хэрэгтэй. Чехийн хаягаар захиа махаа очих юм бол тэр хаяг дээр чинь та байхгүй одоо амьдарч байгаа айл нь таны захиаг өгөхгүй гэдэг ийм асуудал гарах юм бол хугацаа алдаж мөн тэтгэвэр олголтыг чинь зогсоох бүрэн үндэслэл гардаг. Банк руу чиний данс руу мөнгө хийхэд нөгөө мөнгө нь буцаад нөгөө нийгмийн даатгалын газар орж ирээд байвал тэгэл стоп болчихно. Захиа явуулаад байхад хариу ирэхгүй байвал стоп болчихно. Тийм ээ? Гэх мэтлэн одоо ийм эрсдлүүдээс өөрийгөө бас хамгаалах хэрэгтэй шүү. Тий. За тэгээд зарим нөхцөлд одоо жишээлбэл тэтгэвэр хөөцөлж явахад бас нийгмийн биш хорны бас тодорхойлт бас шаарддаг юм нөхцөл гарсан. Одоо миний нэг хөөцөлж байгаа ирч маань одоо хүртэл ингээд сар болгон хорныхоо тодорхойлтыг явуулаад байхад ингээд тэтгэвэр нь бас орж ирэхгүй л ингээд хүлээгдээд байгаа. Тийм болохоор тэд нар бас яг үнэхээр ийм өндөр настай хүн амьд байгаа юм болов уу, гүн болов гэдгийг бас шалгадаг юм шиг байлээ. Тэгэхээр хорноос тэр мэдээлэл аваад цаг тухайд нь бас явуулж авах хэрэгтэй юм лээ. Шаардсан нөхцөлд нь л явуулж авах хэрэгтэй. Тий. За тэгэхээр ерөнхийдөө яг нэг шийдвэрлэх гэж бас их жоохон удаан одоо тийм байгаад байгаа. Тэгээд яг харин хилтэй устай хүнээр бас байнга уцаар яриулаад ингээд лавлуулаад юу яагаад тэтгэвэр нь орохгүй байна гэсэн тийм асуудлууд бас гардаг. Тий. За тэтгэвэр тогтоолохоос өмнө та хэд маань Чехтэй байж байхдаа ерөнхийдөө бол нийгмийн даатгалын газар очиод өөрийнхөө хувийн мэдээллүүдийг шалгаж чадах зүгээр шүү. Яг хэдэн хүүхэд тань дээр бүртгэлтэй байна. 3 хүүхдээ төрүүлчихэд байхад
бүртгэл дээр 2 гэж байж байгаа бол нэг хүүхэд нь хайчиж байгаа. Тэр нэг хүүхдээ заавал би одоо үнэхээр би 3 хүүхэд гаргасан. Ягаад гэвэл хүүхдийн тоо одоо тэтгэвртэй бас их нөлөөлдөг учраас би үнэхээр 3 хүүхэд гаргасан гэдгээ дутуу байгаа нэг хүүхдийн материалыг төрсний гэрчлэгийг нь орчуулад одоо нэмж өгөх хэрэгтэй нийгмийн даатгалын газар. Тийм ээ. За тэр хүүхдийн тооны зөрөө бол одоо гэр бүл салсан ч юм уу, нас барсан нөхцөлд ч юм уу, эсвэл нэг нь аавын нэг нь өөр хүнтэй суугаад нэг хүүхэд нь Монголд нөгөө хүүхдүүд нь Чехэд өссөн эдгээр нөхцлөөс болоод бас хүүхдийн тоо зөрөх бас асуудал гардаг юм байлаа шүү. Тэгээ энэ дээр бас таад маань бас анхаарах хэрэгтэй. За тэгээд хамгийн чухал нь нийгмийн даатгалын төлөлт одоо та ажиллаж исэн чинь нийгмийн даатгал төлж байсан бай тараа, цалин дээрээс эрүүл мэндэ төлж исэн бай тараа, нийгмийн даатгалаа төлж исэн бай тараа. Тэгэхээр нийгмийн даатгалын төлөлтийг бол та яан картагаа чи заавал тулгаж үзээрэй. Жил хаягдсан ямарваа нэг ажилласан үйлдвэрт байсан хугацаа чинь хаягдсан байх вэ гэдгийг дахин хэлэхэд энийгээ шалгачихсан маш зөв зүйтэй юм байдаг юм лээ шүү. Тэгэхгүй бол Монголд ирсэн хойноо нэг асуудал болох байл Чех яваад байна гэвэл бас хэцүү, хүндрэлтэй, зардлын их мөнгө гарна. Тийм учраас энэ дээрээ таад маань бас их фокуслах хэрэгтэй. За тэгээд Чехээс гадна одоо Герман яригдж байгаа тий ямар орн яригдж байгаа вэ? Тэр орнуудын маань улсууд бас энэ лайвыг сонсож байгаа байх. Тэгэхээр та хэд маань ч гэсэн одоо яг ажиллаж байгаа үйлдвэрүүдийн гэрээг халагдах авч ирсэн бол халагдхаа ингээд хадгалж байх нь одоо хэрэгтэй байна шүү. Өнөөдөр хилцэж байгаа орнуудад жишээ Японч гэдэг юм шиг Швед, Япон тий одоо энэ Австрали эдгээр тийм орнуудын улсууд байх юм бол эдгээр маань яхахгүй бас л мөн Чех шиг ийм бичиг баримтнууд хэрэгтэй болох нь том магадaltaй шүү. Тийм бол энэ тал дээр таад маань анхаараарай. За дараагийн лайв болтол дараагийн бичлэг болтол баяртай. Дараа бол та хэдтэй яг тухайн гадаад оронд амьдарч байхдаа Монголын нийгмийн даатгалыг төлж байх нь зөв үү буруу юу гэдэг тал дээр та хэдтэй ярих болно. Баяртай.